Та бүхэндээ Мууяр 666 зохиолын 13 дугаар хэсгийг хүргэж байна. Таалан сонсноо. Өвгөний нүүр дээр дингийн гэрэл тусах бүр тунгалаг юм уу гэмээр нимгэн цайвар арсны цаанаас судас шүрмсэн нэвт харагдахаж. Энэ ямар газар вэ гэж тоорныг асуухад Жизрил Мегидо хот. Миний цайз миний гяндан Христос ёс эндээс их авсан юм гэж өвгөн жишимгүй хариулв. Таны гяндан гэв гэж тоорныг асуухад газар зүйн үүднээс үл Христосын шашны голд зүрх яг энд байгаа юм. Тэгэхээр намайг энд байгаа цагт хинч надад хор хүргэж чадахгүй гэд өвгөн тэр хоёрын янзыг харж дуугүй боллоо. Тоорн Женингс хоёрын царайд туйлын их гайхсан байдал илэрв. Та нар миний элчид хөлс өгч чадах уу гэж өвгөнийг асуухад Тоорн халаасан дагаараа хийж хідэн дэвсгэрт гаргаж өгөөд араб хүн түүнийг нь аваад даруй явж тэр гурвыг үлдээв. Танхимд хүүтэн чихтэй байлаа. Тоорн Женингс хоёр эргэн тойрныг харж жижигэн зогсов. Бүгэнгааган үргэлжлүүлэн энэ эртний талбайгаар дээр үед Ромын цэрэг жагсан алхаж өвгөд өтгөс чулуун андан дээр сууцгаагаад Христосын мэндэлсэн тухай яриа хөөрөө дэлгдэг байсан юм. Тэдний ярьсныг энд гээд туургийг гараар зааж энэ байшинд маш нарийн нягтням бай бичиж тэмдэглэж авсан байгаа. Тэгээд бүгдийг цуглуулan эмхтгэж Библи хүлгэн судар гэдэг нэрээр та бидний мэдэх ном болгосон юм гэв. Женингсийн арт талдаа байгаа харанхуй агуй өөд ширтээд байгааг бүгэнгааган ажиж мэдээд хот тэр аяараа энд байдаг. Хойноос урагшаа 35 км. Ихэнх хэсгээр нь одоохондоо нэвтэрч болохтой байгаа. Тэр дээр малтлах хийж байгаа. Үүнээс болоод нурж унах нь их байдаг. Тэднийг энэ хүртэл малтаж дуусахад хагархаа хилтерхийнээс өөр юм үлдэхгүй. Нүдэнд үзэгдэх юм болгон газар дээр ил байх ёстой гэж үздэг нь хүний зам болсон хойндоо гэж тайлбарлав. Тоорны хөдлөхгүй зогсоод байхаар өвгөн Женингс хоёр учрыг олж чадан дуугүй зогсцгов. Нөгөө жижигхэн лам яасан бэ? Үхчихсэн үү гэж бүгэнгаагныг асуухад Тоорн тасооны ламыг санан дотор нь бал хийж өвгөний өдөөс хараад тийм гэв. Тэгвэл мистер Тоорнтаа суугтун. Та бид хоёр шууд ажилдаа орвол дээр гэв. Тоорны хөдлөхгүй зогсоод байхаар өвгөн Женингс тийш харж та өршөөгөөрэй. Энэ зүйлийг ганц мистер Тоорноос өөр хүн мэдэх ёсгүй юм гэсэнд бид хоёр энэ хэрэгт хамт зүтгэж яваа улс гэж Женингс хариулв. Арай тийм биш болоо да. Би үнийг наашин дагуулж авчирсан юм. Үүнд чинь мистер Тоорн танд лав баярлаж байгаа үзээ. Тоорно энэ хүний үгийг даг гэж Тоорн эрсдэс өгүүлв. Женингс гомдсондоо нүүр нь үрчигнэж энэ чөтгөр алгадмарыг би тэгээд хаана хүлээж байх болж байна гэсэнд нэг дин аваад яв гэж бүгэнгааган хэллээ. Женингс өвгний үгийг дагахаас өөр зам байсангүй. Тоорныг нэгэнтээ хилэмхийн хараад тавиур дээрээс дин авч харанхуй хонгил тийш одов.
Үлдсэн хоёр жаахан эвгүрхэж хэсэг дуугүй байв. Өвгөн ширээнийхээ араас босож Дженнингсийн хөлийн чимээ тасрахыг хүлээлээ. Та энэ хүнд итгэдэг үү гэж бүгэн гайган асуув. Итгэдэг гэж Торныг хариулахад хэнд ч битгий итгэж байгаарэ гэд цаашаа эргэж хад ухаж хийсэн шүүгээ онгочиж байснаа даавуунд босон нэг юм гаргаж ирэв. Тэгвэл танд итгэж болох юм уу гэж Торн асуув. Өвгөн ширээнийхээ дэргэд эргэн ирж боодолтой юмаа задлсанд дотроос нь дэнгийн гэрэл цэглэлзэн гялтганах 7 жижиг юулд гарч ирэв. Ирэн их нарийнхан ишиг нь зааны ясаар сэлсэн байхаагаад долуула загалмай тэлд цовдлсон Христосын дүр байлаа. Энэ хідэн юлдэдэл итгээрэй. Энэ хідэн юлдэл таныг аварч чадна гэж бүгэн гаган өвгөн өгүүлв. Агуйд үхээрийн намгүн байлаа. Дженнингс тонгоогоод урагш явж байв. Чанх дээрээс нь овон товон хад чулуун дээвэр даржээ. Дженнингс гартаа барьсан дэнлүүгээр гэрэлтсэн орон зайг хараад үсэн нөрвийж ясан хавталцсан явлаа. Тэр аяараа чулуутай барилдаж үлдсэн байшин барилга хадан дундаас сэржээсэн хүний аргаас харагдаж эрт дээр цагт эндхийн гудамжийг эмжиж байсан бололтой чулуун суугаас тэр арга яснууд юу юугүй наашаа гараад алхах нь гэмээр байв. Дженнингсийг цааш сажилахад агуйн гудам улам нарийслаа. Дөрвөлжин танхимын гэрэл бүдгэрч өвгөний ширээн дээрхийг хараад Торн хэртгийн зочив. 7 юлдыг загалмай хэлбэртээ өрж тавьжээ. Үүнийг ариун шүтээний газар Тэнгэрийн сүмд гүйцэтгэх ёстой. Цусаар нь Тэнгэрт тахил өргөх хэрэгтэй гэж бүгэн гаган өвгөн шивгэнэв. Нам гүмийн дунд үг нь тов тодхон сонсогдох боловч бүгэн гаган өвгөн Торныг энэ хүн зөв ойлгож байна уу үгүй юу гэж лавлах гэсэн мэт анхааралтай ширтэн өгүүлэх нь. Хотго болгоныг бариултан тултал. Христосын хүлд хүртэл шаах хэрэгтэй. Бүгдээрээ нийлээд загалмайн дүрс болсон байхаар бодно. Эхний юулд хамгийн чухал нь. Эхний юулд махбодын амийг тасалж загалмайн төв болно. Сүнсийг тонилгох учиртай. Дараачийн 6 хутгийг ийм дэс дараатай шаана гэд өвгөн хэсэг дуугүй болж Торны өдөөс дахин ширтээд та өрөвдгийг төвчих ёстой. Тэр бол хүний үр биш гэж тайлбарлав. Торн юм хэлэх гээд хоолой нь гарч өгөхгүй байснаа сая нэг юм дуугарч чадахтай болж. Та энд дүрсэн байвал яа? Тэр чин гинэт гэж өөрийн биш тасалдангүй дуугаар хоолойгоо хэрчигнүүлэн өгүүлсэнд энэ дүрэл байх ёсгүй гэв. Нотлогой байх ёстой шүү дээ. Мэнг байгаа. 3-6. Торны амьсгаа бөглөрч байхгүй гэж шивгэнэв. Библи сударт ингэж айлдсан байгаа. Шуламсын хааны үр удам болгон ийм тэмдэгтэй байдаг. Түүнд тийм тэмдэг байхгүй. 12 дугаар дуулалын 6 дугаар шүлэг. Хэн ухаантай бөгөөс үхэл тарьдаг. Хилэнц дараатны тоог бодож олтугай. Хүний тоолууга ямагт таармүй. Тэр тоон 666 бүлгөө гэсэн байдгийн. Түүнд ийм тэмдэг байхгүй гэж танд хэлээд байна шүү. Мэнг байх ёстой. Би түүнийг усанд оруулж байсан. Биеийн хуруу дарам хэсэг бүхнийг андахгүй мэднэ. Мэнг нь бие дээрээ байхгүй. Үсний дор байгаа. Тэр хөвгүн их өтгөн үстэй төрсөн биз дээ. Тийм үү? Торн хөвгүнийг анхаарсан үеэ эргэн санаж их урт өтгөн сэвлэгтэй байхыг үзээд гайхснаа санав. Үсийг нь хусаад үзээрэй. Үсний дор мэнг байхыг та үзэн бивэ гэж бүгэн гаган зөвлөв. Торн нүдэ ханиж толгоогоо унжуулав. Та бүр анханасаа эхлээд өчүүхэн төдийч тэнэгэлцэх ёсгүй.
Та миний хэлснийг эргэлзэж байна уу? Бүү мэд гэж Тоорн сүр салдан хариулв. Өвгөн гидэж Тоорныг ширтээд хэвлийдээ байсан хүүхдийг ламын төлөглөж хэлснээр алсан. Эхнэрт нь ам ирсдсэн. Тэр бол хүний үр. Танд бас өөр нотлохоо хэрэгтэй байна уу? Тийм ээ. Тэгвэл үзэж мэдэх болж дээ. Хараад байгаарай. Харин танд үнэн сүсэх хэрэгтэй. Хэрв та тэнэгэлцэх юм бол тэднүүс таныг дийлж гарна бий гэж өвгөн хэлв. Тэднүүсий танад хүүхдийг чинь харж асардаг нэг авгай бий гэж та өөрөө ярьсан шүү дээ. Бэлэг авгай. Бугангайгийн өвгөн нэгийг сансан мэт толгой дохиод. Жинхэнэ нэр нь Баалга гэдэг. Тэр чинь шуламсын төлөөний эм. Тэр эм таны хийх ёстойг хийлгэхгүй амиа тавина вэ? Хоёул дуугүй болов. Агуйд хүний хөлийн чимээ дуулдаж харанхуйгаас Дженнингс алгуурхан гарч ирлээ. Царайд нь ихэд айж твдсэн байдал илэрхий. Хэдэн мянган арга яс байна гэж Дженнингсийг шивгэнэхэд 7,000 бий гэж Бугангайгийн өвгөн тодруулж хэлв. Энд юу болсон юм бэ? Армагеддон болсон Мегидо хот. Галуу юулсан газар. Дженнингсийн гайх зэрэгцэн биеийн салгансан хിവэр урагшааныг алхаж та Армагеддон хэдийн болоод өнгөрсөн гэж байгаа юм уу гэж асуусанд тийм ээ. Дахиад олон болно гэж өвгөн хариулв. Ингэж хэлээд бодолтой юлдээ Тоорнд өгөв. Тоорныг авахгүй байх санаатай сааргалсанд Бугангайгийн өвгөн бодолтой юмыг албын хүчээр гарт нь бариуллаа. Тэр хоёрын харс тулгарч Бугангайгийн дуун тасалдан би их урт насллаа. Энэ нэгэн нас маань битгий талаар өнгөрөөсэй гэж тэнгэр залбирна гэв. Тоорн Дженнингсийг даган анх нааш ирсэн харанхуй нөхрөөгөө эргэж оров. Тоорны ганцхан удаа эргэж харахад саяын танхим алга болсон, гэрэл гэгээ байхгүй болсон, бүгдээрээ харанхуй дуусан замхарсан байжээ. Тэр хоёр Иерусалимийн гудамжаар дуугүй явцгаав. Тоорн бодолтой юмаа чанга атгажээ. Сэтгэлийн тав алдагдан уруу царайлж орчин тойрны юмыг огтуул ажран чанга урагшаа хараад өөрөө ирэхгүй гэлтэрч явлаа. Дженнингсийг хэдий юм асуухад Тоорн хариу дуурсангүй. Тэр хоёр шинэ барилга барьж байгаа нарийн гудамжаар оров. Гэрэл зурагч нь Тоорн тулж очиод ажиллаж буй өргүүрийн чимээнд дуулдахаар чанга хашгирахыг хичээн. Хүүе, өвгөний юу ярьсныг надад хэлээд өгөөч. Би чинь үүнийг мэдэх хэрэгтэй юм байгаа үсттэй. Тийм үү? Үгүй юу? гэв. Тоорн гөлийсэн чихтэй гөлийгөөд хамт яваа хүнээсээ салахын төс болоо юу гэлтэй алхаагаа нэмэв. Тоорно, өвгөний хэлснийг надад хэлээд өгөөч дээ. Дженнингс урагшаа өгсгийж Тоорны ханцуунаас зуураад хүүш, би чи ямар хүндлэнгийн хүн биш. Өвгөнийг би л олсон шүү дээ гэв. Тоорн дороо зогсож Дженнингсийн нүдүүд ихцэлж хараад тийм л дээ, тэр үнэн. Чи л бид бүхнийг ирж олсон хүн. Чи юу хэлэх гээд юу хэлж байна уу? Би энэ бүхнийг үнэн гэж батлан хэлж байна. Чи л ийм солиотой юмыг надад үнэмшүүлсэн. Байзаарай. Чи л баахан дэмий батаар татсан. Байз гэм. Чи л намайг наашин дагуулж ирсэн. Яах чинь энэ вэ? Би ядахтаа чиний чухам хэн болохыг ч мэдэхгүй гэд Тоорныг гараа угс татан авсанд Дженнингс түүнийг дахин барьж аваад одоо жаахан тогтож миний үгийг сонс. Чиний үгийг бишгүүдээ нэг дуулсан. Чамд л туслах гэсэн юм. Болдоо. Хоёулаа бие биенээ цооширтв. Тоорны өөр нь багтаж ятан чичгэнэж би ийм дэмий балаа ямиг үнэмшиж байх ч гэжтэй. Үнэмшиж байх ч гэж. Тоорно. Чиний тэр Бугангайгийн өвгөн чинь ердөө хямдхан хутга мэсээр 8-ыг үйлэгдэг бас нэг иливчин жиливчин юм байна. Чи юу яриад байна вэ? Тоорн бодолтой юмаа сэгс чинь. Энд хутга байгаа. Зэвсэг юм гин. Намайг үгээр тэр хүүхдийг хутгал гин. Тэр үг нь надаар хүний өрийг алуулах гэж байна. Тэр чинь хүний өр биш.
Хүний үр мөн? Биш шүү. Өөр ямар нотлохоо хэрэгтэй билээ? Чи намайг хэн гэж бодов вэ? Тайвшир. Үгүй. Би тийм хийхгүй. Би одоо энэ хэрэгт оролцоо байлаа. Хүний өрийг алах гэж үү? Та нүс намайг хэн гэж бодов вэ? Гэж Тоорн хашгираад байж ядтлаа хэлэгнэж боодолтой юм хол шидэж орхиод байшингийн хан мөргөөд алга боллоо. Дженнингсийг дуугүй болж явхаар завдан цааш ирэхэд Тоорн "Дженнингсээ" гэж түүнийг дуудан зогсоосон. "Юу гэвэ ноёнтоо" гэгтэн. "Би тантай дахиж уулзахыг хүсэхгүй. Би энэ хэрэгт оролцохоо боллоо" гэв. Дженнингс шүд зүүн дэвчиж тэр даруй гудамж хөндлөн гараад ханын дэрэгдүүр боодолтой юлдыг ирэв. Газраар нэг хог новш хөвлөрчээ. Ажиллаж буй өргүүр машины хүрхрэн хүрчигнэх чимээ тасралтгүй сонсогдно. Дженнингс жижиг боодолтой юмыг олох гэж хог новшийг хөлөөрөө ярьж зайлуулан ирэв. Боодолтой юм нэг муухай хувингийн хажуу твтэж байхыг харж түүнийг авах санаатай тонгоохдоо өргүүрийн сум чанга толгой дээгүүрээ хөдөлж байгааг анзаарсангүй. Өргүүрийн сум юм мөргөж бүдрэх мэт секундын хувь төдийхөн саатан зогсож доргионд нь нэгэн цонхны том шил жаазнасаа мултран доош нислээ. Тэр том шил цаазын заазуур мэт маш нарийн онож таарчээ. Цонхны шил Дженнингсийн толгойг яг цамцны захны дэрэгдүүр тас хэргаад түмэн хэсэг болж бутран өсрөв. Шил хангинах дараа нь хүмүүс хашгиралдан Дженнингсийн далд орсон гудамж руу гүйлдэхийг Тоорн үзээд тийшээ очиж олны дундуур түлхэлтэн ойртож очив. Дженнингсийн толгойгүй их бие хөсөр хэвтэж зүрх нь цохилсоор байгаа юм уу гэлтэй хоолойноос нь цус хүлхийн гарч байв. Тэдний чанга дээд талын тагт дээр зогсож буй нэгэн хүүхэн доошоо хуруугаараа чичин адтай мухай агдагнан тас хөхөрч байлаа. Хогийн хувинд тас огтлуулсан толгой галгүй нүдэрээ тэнгэр өөд гөлгийгөөд хэвтэж байв. Тоорн зүрхээ чангалан байж ураг шалхан Дженнингсийн хажууд хэвтэж буй боодолтой юмыг аваад тэр гудамжнаас гарч зочид буудлын зүг өмнөх замаач харах сүгөөгүй гэлтрэв. 12 дугаар бүлэг. Лондон хүртэл буцаж нисэхэд 8 цаг оржээ. Тоорны толгойд юу ч орхоо болж хар цагаан дуугүй гөлөрт суулаа. Айд ширвэтэх, харамсан гуниглах, эргэлзэлтэй ингэлцэх юм огт үгүй болж ухааны мухарт гагцхүү тийм нэгэн хэргийг зайлшгүй гүйцэх ёстой болжээ гэсэн бодол эргэлдэнэ. Онгоцон цуух үс аюулгүй байдлын үднээс хурааж авсан боодолтой юлдыг Лондонгийн нисэх буудлын дээр үйлчлэгч хүүхэн буцааж өгтөө их гоё хутга байна хэмээн магтаж хаанаас олж авсныг Тоорноос лавлахад өөдөөс нь амандаа нэг юм бөвтнөөд боодолтой юмыг пиджакныхаа халаас нь тийж хажуугаар нь өнгөрөв. Шүн дунд болж нисэх буудлыг хааж байлаа. Саяын онгоц юм харагдах боломжийн стандартаар зөвшөөрсөн сүүлчийн нислэгийнх байсан юм санаж. Лондон хот өтгөн манан дунд умбаж Тоорныг Пирфордод хүргэж өгөх хөлсний машины жолооч олдохгүй байв. Тоорн ганцаардахын гасланд сэтгэл автаж байгаагаа мэдэрлээ. Тэгж ашгүй нэг машин олдсов. Зам зуур машин нь манан дунд хөвж байх шиг санагдаж яагаадыг бүүмэд чухам энэ нь Тоорнд өөрийгөө юу хүлээж байгаа бодох боломж өгчээ. Урдийн юм эргэж ирэх нь нэгэн төнгөрч ирээдүг ухтан таавар аргагүй болжээ. Гагцхүү одоо цаг энхэн мөч үлдэж энэ нэгэн мөч нь барагдахгүй үргэлжлэнэ. Машин Пирфордод ирлээ.
Тоор нь машинаасаа буугаад саяхан болтол инх тунх эрх жаргалаараа аж төрөн сууж байсан орон гэрээ хараад зог тусаж дороо зогсоход урдын явдал санаанд тодхон бууж цэцэрлэгт Катрины Дименте тоглож байгаа нь, Чессагийн инээж байгаа нь, сэрүүн тавцан дээр зочид суглаад байгаа нь барин тавин харагдаж байснаа гинэт хий юм үзэгдэхэ болж өөрийн ирэхгүй зүрх бүлгэлэх судсан лугшхийг мэдэрлээ. Тоор нь хамаг эр зоргоо шавхан гадаа хаалганы дэргэд хүрч цэв хүйтэн гартаа барьсан түлхүүрээ цоошны нүхэнд шургуулв. Ард нь нэг чимээ гарлаа. Пирфордын ойгоос нэг амтан харин гарч ирэх шиг санагдахад Тоорныг амьсгаа давхцав. Гэртээ орж хаалгаа хаагаад харанхуй чимээ чагнаж хэсэг зогслоо. Зочлох өрөөгөөр дайрч галтогоонд орж гаражийн үүдийг онгойлгон Мерседес машиныхаа дэргэд хүрч асаах түлхүүрийг шургуулв. Бензиний савны дөнгөж 4-1-д бензин үлдсэн байх боловч Лондон ороход элбэг хүрэлцэн. Дараа нь галтогооны өрөөнд эргэж ирээд чимээг чагналаа. Галтогооны өрөөнд юм бүхэн хуучин хэвээрээ. Гэрийн эзнийг ажлаасаа ирэхэд ямар байдгүй тэр л янзаараа. Зуухан дээр халуун савнд өглөөний цайны будаатай зутан тавиатай байхыг үзээд Тоорны дотор хачин боллоо. Иргэнийг дэргэд очиж боодолтой юм задлан доторх юлдыг гаргаж тавилаа. 7 юлд бүрэн бүтнээрээ байв. Дээрээс нь харж байтал юлдийн хурц ирэнд өөрийн нэгэнт сэтгэл шулуутсан хүйтэн харцтай нүд толдсныг үзв. Тоор нь 7 юлдыг дахин боож халаасандаа хийхэд гар нь чичирч байлаа. Зойронд орж тэндээсээ давчхан модон шатаар дээш өгсөв. Хоёрдугаар давхарт гарах тавцан хүрээд харанхуй гудмаар орлоо. Дженнингсийг ам өргөтхийн өмнө сэтгэл нь өмөрсөн шиг бас л өмрээд ирлээ. Димэн өрөөндөө битгий байгаасай. Бэлэг авгаа түүнийг аваад зайлж амтсан байгаасай гэж залбирв. Тэгтэл тэр хоёрын амьсгааг сонсоод цөхрөнгөө барж зүрх нь хүчтэй болголлаа. Хүүхдийн зөөлөн амьсгаа нь авгаан хорихрах чимээнд дарагдана. Урд бол Тооронд энэ гэрийнхэн бүгдээрээ унтаж байх үес амь нэг болох шиг сэрэл үүсдэг байжээ. Тоор нь хам түшин чимээ чагнаж байгаад түргэн зур өрөөндөө орж гэрэл асаав. Тоорны хүлээж байвуу гэлтэй ор дэрийг засаж бэлтгэсэн байлаа. Тоор нь орныхаа дэргэд очиж дээр нь лак хийтэл сув. Орны толгойн жижиг ширээн дээрх жаацтай зураг нүдэнд нь туслаа. Жереми Катрина хоёр яасан залуу, яасан жаргалтай байгаа вэ? Тоор нь хажуулахад нүдэнд нь нулимс мэлтэлцээд ирлээ. Дор, цаг 2 удаа зохив. Тоор нь өндөж халуун усны өрөөнд ороод гэрэл асааснаа хэртхийн зочиж огцсон юм. Катрины шургуулгыг хөмөргөн унгаж гоёх гоодох хамаг юмыг эн тэндгүй тарааж хайсан нь зэрлгүүд галзуурч ганирсны ул мөрөв гимээр. Нүүрний тос пүүдэртэй савыг шал дээр няц гიშгэж ханыг уруулын будгаар ирээч нь ялж жорлонгийн хөтөвчөнд дүүрэн самшуур ус орох бортог хийжээ. Бүхий л байдлыг харахад хэн нэгний аймаар мухай хилэгнэр догшорсны улмөр ил байх бөгөөд чухам ямар санаатай ингэсний учрыг Тоор нь ойлгоогүй боловч Катринад өшрөн хилгэнсэн нь андшгүй байв. Нүүрний тосны савыг аймаар мухай хүчтэй няцтарч уруулын будгийг хананд нилээд дээгүүр нялсныг үзвэл нас бий гүйдсэн хүн л ингэж түгээсэн байж таармаар. Үзэн ядах сэтгэл нь багтаж ядсан нэг галзуу амтан ингэж туйлсан бололтой. Тоор нь хагархай толонд нүрээ хараад хөшиж хоцров. Нүүрэн шүвийж ширүүн дөрөв дүртэй болжээ. Тоор нь тонгойж жижиг шургуулыг онгойлгон өнгөчж байж сахлын цахилгаан машин олж аваад залгуурыг дарсанд гарт нь дөнгөн нь дуугарв. Салгах үед дахин чимээ сонсдох шиг толгой дээр нь шал хягтнах шиг болжээ. Тоор нь бие хурааж амьсгаа даран чагнуул дахиад чимээ гарсангүй. Тоор нь уруулынхаа дээд талаар бурзайсан хөлсийг нэгэнтээ шудран арчаад халуун усны өрөөнөөс гарч шалыг хягтнуулан харанхуй гудмаар сажлав.
Димэн хөвгүний өрөө Бэлэг авгаан өрөөний цаад талд байх тул авгаан өрөөний үүдэнд очиод өөрөө ирэхгүй саатан зогсов. Дутуу онгойсон үүдний завсраар Бэлэг авгаа час улаанаар будсан хумстай өрөөсөн гараа унжуулж уруул амаа садар эмийн адил нялж бэлэн гэдргээ хараад хэвтэж буйн нүднээ тосов. Авгаан хорхирон амьсгалах тоолонд бүдүүн хэвлэн нэгэнтээ тэлэн нэгэнтээ агшин байлаа. Тоорны гар салганан хаалгыг хаагаад биеэ баалан байж өргөмөл хүүгийнхээ өрөө зүглөв. Димэн хүү хэрэггүй ариун балчир амтан мэт амгалан нойрсож байлаа. Тоорны нүд хальтран нэгэнтээ урт амсгаа авч зүрхээ чангалаад сахлын машинаа чанга гатхан урагшаа алхав. Сахлын машины хөнгөнөх чимээ тасалгаагаар дүүрв. Димэн хүү унтсаар. Тоорныг тонгооход гар нь салганан чичирж байлаа. Жүнгэнэн байгаа сахлын машинаа дээш өргөж товчийг даран үс усах багжийг нийл гаргаж хөвгүүний өтгөн үсэнд хүргэсэнд нэгэн туг ус хажууд нь унав. Өтгөн хар усны цаанаас муухай сорин мэт зургас цагаан хуйх гарч ирэхэд Тоор нь зочин явгас хийв. Тоор нь сахлын машинаа хөвгүүний толгойд нааж хөдлөсөнд хуйхан цайран үлдэж үс нь дэрэн дээр зөөлхөн унаж байлаа. Хөвгүүн нойрондоо гиншин яргалж хөдлөв. Тоор нь айж твдсэндээ амьсгаатан байж сахлын машинаа улам хурдан хөдлөсөнд дахиад бөөн ус сөргөнөн унаж хүүгийн зовхон чичигнэн өөрийн мэдлгүй мултрахыг оролдон толгойгоо хөдлөж эхлэв. Димэн хүү сэрлээ. Тоор нь үхтлээ айж хүүгийн толгойг дарж дэрэнд наалдууллаа. Айд цоцсон хөвгүүн мултрахыг оролдоход Тоор нь улам хүчтэй дарж хүчилсэндээ yoолголон сахлын машинаараа хүүгийн үсийг улам хуссаар байв. Димэн атралтан тонгочиж бүглүүхэн дуугарх нь улам чангарав. Тоор нь түүнийг барьж дарсаар байв. Хөвгүүний гавл бараг бүхлээрээ ил гарчээ. Хамаг бие натралдан байгаа хөвгүүнийг хөдөлгөхгүй барьж байх гэж хүчилсээр Тоор нь амьсгаатаж хөвгүүнд ч бас агаар дутагдан ангалзаж байлаа. Тоор нь Димэний ард дагзны үсийг хуссанд өнөөх тэмдэг нь гараад ирэв. Бэрсүв шиг мэнг байна. Сахлын машин мэнгийг эсгэж цус гаргасан боловч цагаан хуйх дээр бараа мэнг тов тодхон харагдана. Гэрийн хошингорын ишээрээ нийлсэн навчис байдалтай байрлсан 36 байв. Та бүхэнд Мууяр 666 зохиолын 13 дахь хэсгийг толлууллаа. Та бүхэнд манай сувг таалагдсан бол лайк, шеэр, бас subscribe хийхээ мартаоцай. Баярлалаа.